Дуучин Банзарагчийн ганцхан уулзаад төрүүлсэн гэдэг дууг энэ цахилсан багшин зааж өгч байна. За тэгээд дуугийн ихтэй дагаад тоглолоо үзүүлчихье. За дуун иймэрхүү байна. За ашиглагдсан аккордууд нь E minor, G, A, B7, тэгээд C байгаа. A юм байгаа. Тэгээд бас B minor.
ийм аккордуудаар тоглогдож байна. Хэмжээ 4-4 хэмжээ тоглож байгаа. Ингээд доошоо 2 пауз хийгээд дэшээ 3 үсрээ хийгээд доошоо шууд болгоод паузтай. За ийм. Окей, тэгээд таталт хийж байгаа ерөөхдөө таталтаар тоглуулсан юм номхон дэвш зэрлүү зохимжтой гэж бодож байна. Таталт нь болохоор 4-2 хэмжээний таталтаар тоглолцсон. 6 3 2 3 1 3 2 3 гэж татчих. За. Яг нэг бүх барилтан дээр адилхан яг л энэ талтад автаад явна. Гол нь нэг л юм өөрчлөгдөх нь тэр нь бейс нотон зөвлөгдөх ёстой. За EM дээр 6 татчихын. За дараа нь G орлоо адилхан 6-аар татна. Дараа нь B7-ийг шарахад 5-ыг татах ёстой. За ийм хаа. Тэгээд D орох юм бол 4-ийг татна. C дээр бас 5 татна. BM дээр ялгаагүй 5 татна. За тэгээд EM G2 дээр 6 татах юм байна. C болон BM AM гэсэн барилтууд дээр 5 татна. За D дээр ганцхан 4 татна. Өөрөөр 4 3 2 3 1 3 2 3 гэж байна гэсэн байна. За тийм байна. За тэгээд дундуур нэг сэтгэлээ нэг ая яваад байгаа. За яаж гэхээр за EM дээр ингэж хэлж байна. За энэ таталтан дээр хийчих. За яг энэ таталтынхаа 6 3 2 3 1 гэдэг 6 3 2 3 1 3 2 гэж байна. Хамгийн сүүлийн 2 3 гэдэг 3-ыг нь орхиод 2 дээрээ давхар тоглож байгаа юм шүү. За ингэ гэсэн үг. Энэ. За 6 3 2 3 6 3 2 3 1 2-ыг шатах юм. За ийм 6 3 2 3 1 3 2 дээр чи өөрөөр за энэ урдуулаад болж кап хийцэж байна. Нэг урдуулаад энэ дээр чи өөрөөр нэмж дараад хоёроо хоосон татчаад нэмж нэгтгэхэд дараа нэгээ татаад дараа нь өдөр усны урдуулаад руу шилжээд за тэгээд C руу хариж шилжнэ гэсэн үг. За тэгэхээр гэж орчин. За нэгдүгээр утсыг хоосон. 2-ын 3 дараа 1-ийн 3 дарахгүй нь.
За ингээд зогссон. Тэрний дараа C-гээ бариад 5-1-ээ цугтагтаад 4-р уруугаараа 3-р латаа одоо дарах юм байна. Ингээд болоо. C-дээр 5-1-ийг цугтагтлаа. 3-р латан дээр нэг татлаа авлаа. За. Ингээд. За тэрний дараа 5-р лад руу хаалт хийгээд за энэ дээр 4 хүртэл уруугаад авчиж болно. Тэгээд энэ дээр 3-р уруугаар 7-р ладны 4-р үзэг дарах хэрэгтэй. За энэ ийм барилт. Энэ барилтыг хагаслаар ирчихэж байгаа. Талын хэлцчээр осуулахын тулд. За тэгэхээр 5-р ладан дээр 1-4 3-р уруу 7-р ладны 4-р үзэг дарлаа. За тэгвэл дөрөв нэгэ цугтаад 2 3 дөрөв нэгэ цугтаад 2 3 хүчээд 4-р уруугаар 7-р ладны 1-р утсаа нэмж дараад за 4 нэгэ цугтаад 2 3 хүчээд 1-ээ буцааж татаад тэрний дараа 4-р урууг нэмж дараад 7-р ладнаар тарна. Шүтээ дараа нь шууд 2-8. 2-8-р лад руу чичээр дахиад тавьчихна гэсэн үг. За. Дараа нь энэ 5-р ладан дээр дарцсан байгаа шүү дээ. Хуруугаа аваад зүгээр энэ дээр тоосчихна гэсэн үг. За тэглүүлээ. Ингээд за энэ дээр рол хийчихнэ. Энэ ямар барилт гэж гэхээр энэ B гэж байгаа. За 1-р уруу утсыг 1-р уруу цуг дарлаа. 3-р утсыг дарлаа, 4-ийг дарлаа. За лад нь 7 8 9. За тэгээд 4-өөс доошо эрхээ уруугаа хийгээд дээрэс нь 3 уруугаа доороос нь хийж дэшээгээд тавьчихна. Завсраар нь уруугаа ингэж хийж байгаа юм бол 4-ийг татлаа, 3-ийг татлаа, 2-ийг татлаа, 1-ийг татлаа. За инструментаа эхнээс нь хийцгээе. Энд рол хийснээр байна. За. Тэгэл за ингээд үлдэх юм дээ. За хамгийн их нь ингээд ихэд тастаа хэлж байгаа их хамгийн их интрос гэтэр за 3 4 дугаар уруугаа 5 дугаар лад нэр тавьчаад доош шууд слайд хийж байгаа. Хоёулын зэрэгцтэй доош ширнэ. Ингэж төрнө. За энэ ихэд слайд тэгээд буцаад pull off хийж байгаа. Ингэж төрнө. За ингээд ихэд тоглож. За энэний үйлчлэл нь юм. Слайд тэгээд pull off хийгээд дараа нэгийн 3 дахь ийм айл авахгүй. Нэгийн 3, 2-ын 5, 2-ын 3, 2-ын 5, 1-ийн 3 тавлаа. За би ч гартаа үзлээ. Ингээд за ингээд интро хэсгийн ингээд тоглож байгаа. Дисциплинийн түрүүн заасан тоглож чинь. За тэгээд цохилтоор тоглож болно, таталтаар тоглож болно.
За тэгээд бичлэг үзээд дугаар тоглосороо ажил хүн болсоороо. За би амжилт хүсье. Баярлалаа.